Сайн бацгаана уу? Дулаан бүлэгцэдийн хүрээнд температурыг биеийн халтаар хэмжих тодорхой хугацаа өнгөрсний дараа биеийн температур хэрхэн өөрчлөгдөхийг термометр болон бусад температур хэмждэг багаж ашиглан өнөөдрийн туршилтыг хийхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн туршилтын хэрэглэгдэхүүний хувьд бол мэдээж халагч буюу спиртэнтийн термометр ус халаах сав, мөн ус, дээр нь дижитал термометр хэмжих үүднээс мультиметрийг ашигласан. Энэ мультиметр маань температур хэмжих зориулттай ийм мультиметр байгаа. Дээр нь хугацаа хэмжигч. Хугацаа хэмжигч яаж ашиглаж байгаа гэхээр тодорхой хугацааны өнгөрсний дараа температурын утгуудыг авах үүднээс хугацаа хэмжигчийг ашиглаж байна. Ингээд бүгдээрээ туршилтанд оръё. Туршилт эхлэхийн өмнө та бүхэнд анхааруулах зүйл байна. Энэ юу гэхээр нэгдүгürt спиртэнтийг ашиглаж байгаа тохиолдолд спиртэнтийг унгах, асч байгаа тохиолдолд гараа өртүүлэхгүй байх тэн дээр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар ус ашиглаж байгаа тохиолдолд усыг бас болгоомжтой ашиглах. Дээр нь дижитал термометр дээр залхуурыг зөв залгах шаардлагатай. Хамгийн чухал зүйл бол термометр. Термометр маань бол шилэн термометр учраас үнийг хагалахаас болгоомжлоорой. Өнөөдрийн туршилтаа эхлэе. Халаах савнда тодорхой хэмжээний усыг хийн. Хамгийн эхлээд бол энэхүү ус маань ямар температуртай буюу анхны температурыг хэмжиж авъя. Тэгэхийн тулд шилэн термометр ашиглана. Усны температур маань халааж эхлэегүй буюу эхний нөхцөл бол 27 Цельс температуртай байна. Туршилтаа эхлээс өмнө спиртнийг саваад усаа тавьж эхлээд хугацаа хэмжигчээ ажилуулъя. Өнөөдрийн хувьд бол хэмжилтийн 20 секунд, 40 секунд, 60 секунд гэсэн ийм 3 хугацааны үе дээр хэмжилтүүдээ хий. Энэ дээр хэмжилтээ хийж эхлэе. Температур маань бол 29 Цельс болсон байна. 20 секундын дараа 29 Цельс. 40 секундэд 45 Цельс. 1 минут буюу 60 секундээр 50 Цельс. Болж өөрчлөгдсөн байна. Хоёр дахь туршилт бол эхний туршлаас арай илүү дижитал буюу мультиметр ашиглаад үүний термометрийг ашиглан хэмжилтээ хий. Хэмжилт хийхдээ бол залгууруудыг бас зөв залгах хэрэгтэй. Температур хэмждэг заалт маань бол энд харагдаж байна. Тэгэхээр харыг бол үндсэн ком иш нүрт залгана. Энийг бол дээр залгаж хэмжилт хийнэ. Энэний мэдрэгч хэсэг бол энэ үзүүр. Энэ үзүүр дээр бол тухайн температурыг мэдэрч хэмждэг гэсэн үг. Одоо жишээлбэл таслаханых бол 26 Цельс байхад энэ дээр би бариад үзэх юм бол заалт нь яаж ихээр өөрчлөж гэсэн үг. Энэ бол илүү наривчлалтайгаар хэмждэг юм багч байна гэсэн үг. Эхнүүдэд энэ усыг халаасан. Хоёр дахь удаад мөн ижилхэн хэмжээтэй ижилхэн масс эсэлгүүнтэй усыг туршихаар бэлдсэн байна. Бүгд эхний нөхцлөөр туршилтаа хийж үзье. Усандаа дөрөнгүүт ус маань 21 Цельс температуртай байна. Энийг халагч дээр тавиад халагчийн хувьд өмнөх туршилттай адилхан 20 секунд, 40 секунд, 60 секундэд яг ямар температуртай болж өөрчлөгдөж байна гэдгийг бүгдээрээ энэхүү багчаараа хэмжиж үзье. Халагч дээр тавиад хугацаа эхлүүлсэн. Температурыг хэмжих явцад бас анхаарах зүйл нь вөхөр
температурын термометрийн үзүүрийг савны ёроол ч юм уу ханад ч юм уу байрлуулахгүйгээр яг төв хэсэгт нь байрлуулвал усныхаа температурыг хэмжих гэсэн үг. За 20 Цельс дээр 20 секунд дараа 23 Цельс болсон байна. 40 секунд дараа 26 Цельс. За 60 секунд дараа 28 Цельс болж өөрчлөгдөжээ. За бүгдээрээ хоёр төрлийн термометр ашиглан ижил эслэхүүн мастай усыг ижил нөхцлөөр халааж үзлээ. За ийм тохиолдолд термометрийн заалтууд хэрхэн өөрчлөгдөж байгаа туршилтаар ажиглалаа. За ажиглалтын үр дүнд бол хугацаа өнгөрөх тусам температурын хувьд мэдээж ихсэж байна. Ихссэн шалтгаан бол халааж байгаа. За ингээд өнөөдрийн туршилтаар юуг анхаарах вэ гэхээр температурыг хэмжих явцдаа тодорхой хугацааны давтамжтайгаар хэмжих нь бол илүү үр дүнтэй байдаг. Яг тэр дараагийн боловсруулалт тооцоол хийх дээр бол чухал байна. Мөн өнөөдрийн хувьд бол хоёр төрлийн термометр ашигласан. За үүнээс гадна лазер термометр өөр төрлийн термометрүүд байна. За бидний хамгийн ойрхон ашиглаж болох үс термометр буюу температур хэмжигч бол гар утасны мэдрэгч байгаа. Гар утасны мэдрэгч ашиглаад температурыг хэмжих бүрэн боломжтой. За туршилтын үр дүн, заламж холбоо бол 9-р ангид бол дулаан гэсэн бүлэг сэдвийг илээдгүй гүнзгий судалдаг. За тэрний хүрээнд температураас температурын өөрчлөлт түүнээс үүдэлтэйгээр тухайн бие хэрэг хэмжээний дулааныг авч байна, алдж байна гэдэг тооцоолуудыг бол хийх бүрэн боломжтой байдаг. Жишээлх юм бол спиртэн дэнгээс хэрэг хэмжээний дулааныг усанд шингээж байгаа, тийм ээ. Ус маань температурын өөрчлөлтөнд үүднээс хэрэг хэмжээний дулаан авсан. За тэгээд орчиндөө хэрэг хэмжээний дулаан алдсан гэдэг энэ тооцоолуудыг хийдэг. Температур гэдгийг хэмжихийн тулд тодорхой хэмжээний багаж дэд мэдрэгчүүд ашиглаж хэмждэг байна. За өнөөдрийн туршилтанд хамт байсанд баярлалаа.